Konnichiwa. Тэгээ Тайландын төв болох Бангкок хотод хүрээд ирсэн байна. Шри-Ланкагаас нааша 3 цаг 30 минут нисээд өөрөөр боосон. Тэгээд буудалдаа орж жахаа амарч агаад сая гарч ирлээ. За Тайландд болохоор бит хоёр 2-3 жилийн өмнө иржсэн. Гэтээ яг төв хотод нь бол ирж байгаагүй. Пхукет тал очижсэн. 5 хон жилийн юм шиг санаж байна. And one tom yum goong. За бит хоёр нэг Думьянгон тэгээ нэг Паттайя авч идэх чинь. Энэ локал хоолны газрын хоолны үн бол ер нь 70 баатаас 100 баатын хооронд байд юм байна. Тэгээ чүүнтэй. За бит хоёрын захиас ослууд гарсан. За Думьянгон. Вау, Паттайя. За Паттай. Ямар эн? Сахай. Yes. Ярилка. Яа, баяртай. Шри-Ланкны том yum мэдсэн чинь тэр ямар байсан бэ? Шри-Ланкны том yum мэдсэн чинь ямар байсан? Нэг гэсэн. Яг өөртөө нэг үнсний авчих гэдэг ингэж гэсэн. За энэ шилээс нь. Айваа. Энэ сэтгэлээ бамтэж. Давай. Нойс давай. Ага. За битээр Гранд Палас руу алхаж байна. Манай буудлаас айгүй ойрхон байт юм байна. Тэгээ битээр 20 минут алхажээ гэж бодоод замдаа юм үзэнгээ. За битээр Гранд Палас дээрээ хурж ирсэн. Тэгсэн чинь айгүй эрт хаад юм байна. 3 хасгийн ачт юм байна. Тэгээ битээр одоо гаднаас нь хараа байж байна. Таны ордон руу ороход болохоор битээр шиг энэ задгаа утастай байж болохгүй мэн үү? Начиг ингэж дээгүүрээ мөр гарсан. Тэгээд энэ даагаараа юм шорттой байж болохгүй гэж. Тэгэхээр өнөөдөртөө Гранд Паласыг нь гаднаас нь үзье. Тэгээ одоо бид хоёр Люмпини парк гээд газар руу явах чинь. Тэгээд энэ парк юугаар алдартай вэ гэхээр амар том гөрүүлээр алдартай. Тэгээ айгүй их байдیں۔ Гинэ. Тэгээ бид хоёр тийшээ очиж үзэх гээд түгтүг дуудчих. Бид хоёр Тайландын алдарт түгтүг хэцүүлээ. Сая тэгээ ахтай Люмпини парк хүртэл хэдээр яхаа гэсэн чинь 300 баатаар явна гэдэг. Тэгэхээр бид хоёр за яах юм гэдгсэн чинь ах 200 баатаар явахаар болсон. Тэгээ ингээд үнэ доош нь тохируулаад суух боломжтой. Тэр Люмпини парк үүдэн дээрээс цавцаа ороод ирлээ. Тэгээд энэ парк болохоор өнгөө юм байна. Тэгээ яг Бангкокийн төвөөс ихсэн байрлал. Тэгээд Тайланд хүмүүс маань өөрсдөө бас орж бууж муудаг. Тэгээд бид хоёр болохоор энд юу гэж ирсэн бэ гэхээр том гөрүүлэд гэж орж ирсэн. Энэ бүр амар их байдаг гээд бид хоёр том гөрүүл гад орж ирлээ. Амар том битээ. Яа. Хин ч усан дотор ямар амар лаг сэлдэм бэ хортоо. Энэ гол дотор загас амир их байд юм байна. Энэ загсаараа хоолдог гинэ. Айгу олоолал. Энэ нэг хангил руу юу гэдэг усны цоргол гэдэг үлээ. Ийм юм руу айгу их орд юм билээ. За угаасаа гинүүгээр айгу алдартай юм байна. Гар орж болохгүй, ус руу орж болохгүй гэсэн. За могоо гөрүүлнээс айдаг хүнээс хэдүүлээ сурчлага авцгаая. За сая амар том гөрүүл харсан сэтгэлийн орсон бэ? Тэр амарс. Энэ монитор гээд саяны харсан гөрүүл болохоор юу юм бэ? Хортой бол биш. Гэтэ хүнийг бол яг нэг урдаас нь дайрч марих юм бол хүн бол хаздаг гэд тэгж гин. Тэгээ сүүлээрээ бас айгүй хүчтэй төгтөг гэдэг чинь тий. За одоо хэдүүлээ яаж Бангкокоо цааш нь үзцгээе. За энэ Тайландын Чатрамбой гэдэг ийм гоё газраас цайг нь олаа. Үе амар гоё юмстай байна. За бид хоёр одоо Бангкокийн ресторан сууж үзэх гэж байна. Одоо ажиллаа авъя гэхээр бид хоёр зах руу явж үзэх гээд.
Тэгээд эндээс болохоор 30 минут метронд сууж явах хэрэгтэй юм байна. Ийм юм байт юм байна. Энийг уншуудаад шууд орох юм. Одоо цаг 6 болж байгаа болохоор хүмүүс ажиллаад хараад метронд яг сууж байгаа хаа. За бид хоёрын дараагийн таксаа Чатачаг гэдэг weekend market дээр хүрээд ирлээ. За тэгээд энд болохоор юм зардаг гэд тэгжсэн. Иймэрхүү одоо нөө Азийн орнууд ч юм болохоор угаасаа юм захуудаараа айгүй алдартай байдаг шүү дээ. Тэгээд бид хоёр гоё нар заргаж авах үед хүрээд ирсэн байна. Тэгээд энд заргаж байгаа юмнууд болохоор айгүй хямдхан байд юм байлээ. Юм хувцснууд, хаал хүнснүүд тэгээд 15 мянган павильон байдаг гэдэг чийсэн. Өнөөдөр болохоор бүр шөнийн 12 хүртэл ажиллах юм байлээ. Оо энэ юу вэ? Тайландд ерөнхийдөө баг хамгийн том зах юм шиг байна. Шөнийн зах. Ерөнхийдөө хүмүүс амар их байна. Ямнууд амар гоё хямдхан юм авал зөндөө юм авч явмаар л. Шарсан юмнууд байна. Beef нэ. Тэр pork нэ. Нөө нэг 20-туд байгаа шүү дээ. Энд бас энд 10 байх шиг байсан. Энэ 10 юм. 10 байх шүү. За. За бид нэг юм chicken авч идчихвч. Густав байсан болохоор ийм чик авлаа. Гоймэ. Ийм нэг хөөрхөн цүнхэн 250 бат тав гинэ 200 буулгуул авах л байх. Хөөрхөн байна. Тараа энийг хараа. Ваа. Ясан гинэ яа. Ингэхдээ бүр ингэж камер болдог. Вау. За энэ дахаар явах юм бол шинжэнгүй юм болт юм байна. Амар олон мухтаг байна. Сонирхолтой юм байна. Тэр эндээс терияки амттайг нэгийг идэж үзгээд. Өсөв. Бас усаас нэг юм авдаг. Тэгээд сая ийм бор өнгийн гоё ачуур авлаа. 100 баатараас нэрээ. За нэг ийм хөөрхөн бугуурч авлаа. Нэг ийм бугуурч авсан. Healthy, happiness, successful, and long life. Please come in your life. Thank you so much. Yes. Thank you so much. Bye Bye, bye. son. Bye, bye. Take care. Take care. Thank you. Thank you. Ийм олон хөөрхөн бугуурчнуудтай орлоо. Тэгээ одоо болохоор бид хоёр энэ захаас гарахаас өмнө Бангкокийн ийм нэг хөргөчн дээр наадаг наалт хайж гин. Чи юу вэ? Хавцаар. Энэ рүүсээ хамстай. Ийм энэ нэр ямар хөрх юм бэ? Ингэж харагдах нэ. Ийм байна. Бид хоёр явсаар агаад сая таксинд суугаад наашаага Касон руу гэдэг хэсэг рүү өрөөд ирлээ. Энд юу байдаг вэ гэхээр яг адилхан юм хаалтны газрууд зөндөөтэй. Тэгээд дээрээс нь шооны гудамж нь хажууханд нь байт юм байна. Тэгээд бид хоёр ерөнхий шооны гудамжийг очиж харъя гэж бодоод энэ хүрээд ирлээ. За энэ бол үнэхээр түн бочгонтой газар байна. Сонирхолтой газар байна. Ийшээ бас заавал ирэх ёстой биш үү? Ямар зартай юм бэ? Энэ клубуд ихтэй, барууд ихтэй, хабтэй. Тэгээ массажны газрууд бас айгүй их байна. Дэлгүүрүүд байна. Сонирхолтой газар байна. Оо яна энэ хараа. Могоо шүү. Могоо хилэн цаад. Эдрийг одоо их юм байна. Ямар амар юм. Хөөе бид хоёр замдаа айгүй гоё юм болоод ийм патчуудаа олж чадсан. Тэгээ эндээс одоо сая аялсан орнуудаараа ингээд авдсан билүү. 10 шилхгийг нь 300 бат өгнө гинэ. Ингээд нийт 12-ыг авчлаа. 350 баттаа тохиролцоод 12-ыг авлаа. За өнөөдөр бид хоёрын төлөвлөгөө юу байгаа лээ? За өнөөдөр болохоор бид хоёр Floaty Market болон Chinatown-аар зочлох болно. Бид хоёр Grab дуудсан хүлээж байна машина.
3 минутын дараа ирээ. Олон бит хоёр метрогоор явъя гэсэн боловч метро маань цаг 30 минут явахаар байлаа. Тэгээд машинаар 20 минут явдаг учраас бит хоёр машинаар явахаар шийдлээ. За гадаа хацаа хിവэр энэ. Манай бодлын эсрэг талд ийм сүм байгаа юм. Хоёрын байрлаж байгаа газар болохоор нэг ийм байран дотор тэр донд байгаа. За хоёр хүрээд ирсэн. Тэгээд энэ хэсэг нь болохоор ингээ хоол идэх зон юм байна. Хэсэг нь. Тэгээд хоёр өдрийн хоол идэх байгаа болохоор эндээс харж байгаад нэг хоёр хоол байл авч идэх гэж бодоод явж байна. Штеп хоёр очсон хоол газраас илүү их олон хоолны сонголт байна тий. Тэгээд энэ маркет болохоор юу юм бэ лээ? Локал хүмүүс хэрэгслээ ирдэг. Тэр шиг юм гадаад хүмүүс хавар ирдэг маркет юм байл. Тэгээд надад бол энэ маркет илүү дээр юм шиг өчигдрийн хацсан газраас. Тэр амар сони юм болсон. Энэ хараа. Энэ жимсний юм хэлбэртэй юм шүү. Чанга барьцаар. Энэ болохоор Солонгосын доктой айгуу стамптай юм байна. Ийм нэг сонин жимс олж харлаа. Энэ яг юу вэ? Энэ яаж идэх юм бэ? Жимс юм баг та. What is this? Long can? Is it fruit? Амсаад хамлаа. Ани үгийг нэгийг жах шиг байна. Дотор нь юм цэцэгнэр шиг юм байна. Зүр аваад доотор аваа. Окей. За түрүүний ха жимсийг идэж үзчих. Лиштэй адилхан байна. Амтан. Ширхэг шарсан порк тэгээд папайя салат таасан. Энд ирээд ерөөсө папайя салатыг нийтж амжааг байсан. Тэгээ одоо идэж үзэж байна. Эндээс юмнууд авчаад суудаг нач суугаад үддэм үү гэж бодоод. Папайя салат хараа ийм орчнод орд юм байлээ. Баянтай байна. Итах вагай. За. Өгөрөө. Яа. Завтра өдрийн хоол. Ингээд идэх юм. Заамсэ. Саусны варга. Завтар сая хоолоо идчихэд одоо болохоор яг энэ захийнхаа энэ голоор нэм гол цовг орсож байгаа байхгүй юу. Тэгээд энэ дунд нь явж байгаа энэ зарим дээр сууж болтой. Тэгээд 6 хүн дүүрээд явдаг юм байна. Тэгээд бид хоёр одоо бусад хүмүүсүүдтэйгээ хүлээгээд байж байна. Нэг хүний 100 бат гинэ. Тэндээс авч. Хамгийн урт тах цов гинэ. Үзээд дууссан. Одоо хасаа гарч байна. Энэ захлахаар айгүй их хаад юм байна. Өдрийн 5 гээд ерөө хаачдаг юм байна. За дараагийн загсаар Chinatown ирлээ. Таиландд байдаг Chinatown. Айгүй том юм байна. Тэгээд Таиландд ирсэн биш. Хэдэж уусаар агаад ер харагдаж шиг байна. Нэг манго стейк авч идэх. Бидний манго стейк айгүй гоё юмтай. Тэгээ нэгийг идэж үзье. За бодон дээр асуудаа. Арай. Энгтэй айгүй том байна тий. Тэд хадрах нь айгүй жоохон байсан. Тийм үү? Гоё нөө.
За өглөөний минь. Өглөөний минь. За бид хоёр болохоор өнөөдөр Таиландаас Лаос руу явах гэж байна. Гэтэ энэ удаад болохоор онгоцоор биш газраар явах гэж байна. За тэгээд яаж явах гэж байгаа вэ гэхлээр эндээс Бангкокоос шууд Лаосын хилийн наан байдаг хот руу автобусаар 10 цаг явах юм шиг байна. Тэгээд эндээсээ хөлөөрөө хил гараад тэгээд Ванвен руу 1 цаг тренер явна. Тэгэхээр нийтдээ ер нь бол өнөөдөр жингөө нийтийн тээврээр бол явах юм шиг байна. Тэгээд одоо бид хоёр автобусанд ороод ирсэн байна. Хөрхөн тухтайлан автобус ямар ч гэсэн тэгтээ 10 цаг автобусаар явах нэ. Тэгээд энэ автобус болохоор 2 хүний нийт 73,000 вон болсон. Тэгээд төгрөгөөр энэ хавцаа болж байна. За сайн байцгаана уу. Автобусанд байсаарлаа. Тэгээд бүхэл бүтэн 10 цаг автобусанд явах амир юм. За бид хоёр автобуснаас буусаа. Одоо тэгээд Таиландын хил дээр өрөөд ирсэн байна. Тэгээд Таиландын хилээс цаашаа гарах юм бол Лаосын хилээр хөлөөрөө гарна. Тэгээд бичлэг ер нь бол иймэрхүү газар хийж болдгоо болохоор ингээд ямар ч гэсэн халаас нэг хальт харуулж